Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч ба гадаад харилцааны сэргэлт гэрэл зургийн үзэсгэлэн нээлттэй хэлээ. Монгол улсын төрийн тэргүүний итгэмжлэгдсэн уран бүтээл солийн гавьчлгуултан гэрэл зурагчин ган үлзийн санаачлагаар гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэрлээ. Үзэсгэлэнд Ботооч Төхөөлч Батмөнх зураглаач Од Уяр гэрэл дот найруулагч Баттулга нарын хамтын бүтээлийг дэлгэн үзүүлсэн. Монгол улсын төрийн тэргүүний гадаад айлчлал болон манай улсад төрийн ажил хийсэн улс орнуудын төрийн тэргүүн нарын торгон агшнуудыг багтааснараа онцлогтой юм а. Хүн бүр төрийн тэргүүнүүдийг хамгийн ойр цэгээс оновчтой агшнуудыг гэрэл зурганд болон дүрсэнд буулгах боломж хомсоо. Харин төрийн тэргүүний итгэмжлэгдсэн уран бүтээлчдэд энэ боломж бий. Тэгвэл тэд өнгөрсөн 5 жилд хийсэн ажлаараа үзэсгэлэн гаргасан нь энэ юм а. Гэрэл зураг болон дүрс хүчлэгийн тэм тайлан үзэсгэлэн гарч байгаа. Энд Монгол улсад гадны 15 төрийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгчийн гадагшаа 18 айлчлалын тайлан бүтээлүүд энд тавигдсан байгаа. Тэгээд ер нь л Монгол улсын ерөнхийлөгчийн түүх гэдэг нь Монгол улсын түүх учраас Монголын түүхийг бид нэр энд багтааж харуулах гэж гадаад харилцааны түүхээр дамжуулж харуулах гэж л хичээсэн үзэсгэлэн. Энэ цаашлаад бид нэр 21 аймаг ихтэй сургуулиуд, томоохон байгууллагуудад дамжаад улс тутад тавигдж нийтийн хүртэл болсон гэдээ явахлаар нэлээд олон хүнд хүрэх ажил одоо их намар бол тэр чигтэл яг энэ үзэсгэлэн зориулагдах юм байна. Улс орон бүрийн төрийн тэргүүн өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн алба гэрэл зурагчин зураглаачтай байдаг. Үүнтэй адил Монгол улсын төрийн тэргүүний торгон агшин бүрийг дүрс гэрэл зургандаа буулган авч Монгол улсын түүхийг бичлсэж түүхэн баримт архивуудыг бий болгож явах нь зүй ёсны хэрэгэ. Энэ үйл хэргийг гардан дүрсэндээ төрийн түүх улс эх орноо дэлхийд сурчлах ойл санамж гадаад түншлээ өргөжүүлэхэд төрийн тэргүүний зураглаачдын үүрэг чухал юм а. Энэ үзэсгэлэнд маань фото болоод видео зургийн үзэсгэлэн гарч байна. Видео зургийн үзэсгэлэн бол Монгол төрийн одоо үнэт архив гадаад айлчлалын бүх одоо ерөнхийлөгчтэй уулзсан улсуудыг маш өндөр түвшинд зургийн болоод дүрсний өндөр чанартаагаар авч ард түмэнд болон улсын төв архивт бид нар хүлээж өгдөг ажилтай байгаа. Тэгээд зураг авахд маш хүнд бас байдаг. Яагаад гэвэл хоёр ерөнхийлөгчийн бүгд одоо торгон агшингуудыг маш богино хугацаанд эгшинд зураглаачийн уран чадварыг гаргаж тэр болж байгаа эгшин бөгөөд хоёр ерөнхийлөгчийн гар барих, гарын үсэг зурах бод маш богино хугацаанд үйл явд өрнөдөг учраас энийг зураглаач одоо маш торгон хугацаанд мэдэрч өнгө болон гэрэл сүудрийг мэдэрч юм цаг хугацааг маш хонхон зур авдгаар одоо ажлын бас хамгийн том даваа чанар байгаа. Монгол улсын ерөнхийлөгч ба гадаад харилцааны сэргэлт гэрэл зургийн үзэсгэлэн төрийн ордонд 7 хоног гарна.